За сайн байцгаана уу багш нараа. Багш минь нэвтрүүлээ. За статистикийн удирдлага тест дотор 3-ын БДБ 3-ын БДБ 4 гэдэг нэгдүгээр ангийн шинээр хэсэгчдийн тоо 4-тэй гарч байгаа. За энэ тохиолдолд та бүгд юу шалгах вэ гэхээр за нэгтгэл хэсэг дээрээ суралцагч гэдэг хэсэг рүү ороод за та бүгд суралцагчийн нэгдүгээр ангид сувд хамрагдсан хэсэг. За энийг шалгах хэрэгтэй байгаа. За энэ дээр бол за нэгдүгээр ангийн хүүхэд 18 хүүхэд сонгогдоогүй байгаа. За тэгхийн бол та бүгд их класс руугаа ороод багшаараа ороод за өрхийн мэдээлэл хэсэг дээр зайлшгүй сувд хамрагдсан гэдэг хэсгийг бүүлж өгөх ёстой байгаа. За энэчнээс нэг багшаар жишээ ороход оруулжээ. За нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хувьд гэх юм бол нэмэлт мэдээлгээд өрхийн мэдээлгээд за өрхийн мэдээлэл шинжилгээгээр сувд хамрагдсан болвол хамрагдсан шалтгааныг зайлшгүй сонгож өгнө. За хамрагдаагүй байх юм бол хамрагдаагүй шалтгааныг зайлшгүй сонгож өгнө. За эдгээрийг сонгож өгөөд та бүгд ESS дээрээ бодуулах юм бол нэгдүгээр ангийн хүүхэд рүү харагдах болно шүү. Хэрвээ та тайлангаа аль хэдийн илгээсэн байх юм бол боловсролынхаа газрын мэргэжилтэнд хэлээд тайлангаа дахиж илгээх горимд оруулаарай. За баярлалаа.